Сайн байцгаана уу? Бүгдд нь өглөөний минь төргий. За тэгэхээр бид нэр өнөөдөр Улаанбаатар хотын хамгийн гоё таарттай газар амттай өдөр 4 бичгээр ирсэн байна. За тэгэхээр дан ганц таарт гарахгүй тийм. Бид нар бүгдээрээ өнөөдөр эдэн, уун, амтлан, мэдрэн. За ингэж заяа. Идэж эхлэхээс ч өмнө зааварчлах уу заяа. Идэж байгаа ямар төрлийг хэн нь өөрснөө тайлбарлаад амтны яваарай заяа. Би ингээ өвсөдтэй болохоор имиж хэцтэй байхгүй. За цадлаа. Энэ эдэнгээ юм бичин гэдэг чи ямар жаргал юм би. Жаргал биш. Зовоод байгаа юм. Зүгээр идчихэж байна. Ийм зовлонтой болно. Манай happiness харин гинтэй. За. Манай амттай өдөр 4 бол үнээр амттай болох нэ тий. Йоо. За бид одоо гоё таарт болон уух зүйлсээ бүгдийг бэлтчихлээ. Одоо сайхан амтлаад идэл үлдлээ. За эхлэх үү? Би сокко их чиг ийм хараад хизээч юм зүрх сэтгэлээ хийж хурж байгааг харж байгаагүй байхгүй юу? Энд бүр ингэж байгаа юм. Таад ирэхээс өмнө бас мэдсэн байсан заяа. Энд ер нь бол 18 төрлийн таарт байгаа юм билий заяа. Ер нь бол гоё Сөүл, Солонгост иддэг таартуудыг хэвтүүлээ яг Монголд энэ кафед идж байгаа гэсэн үг шүү заяа. Тэгж одоо бид бас илүү гоё явах. За эхлэе. За гараа арчаад. За уучлаарай гараа арчихсан. Энэ бол Snow Coconut Tart. Үнэр нь бүр. За миний амсмаар байгаа нь энийг ихтэй ер нь бол би өмнө идсэн л дээ. Энэ бүр амар гоё ичүүлээ. Матчатай чизтэй тарт. Green cheese. Энэ ингэж харуулна гэж байна. Харагдах юм. Арвас. Энэ хамгийн гоё нөгөө юм гоё. Чиглэг амттай. Миний болохоор хэлсэн шүү дээ. Snow Coconut. Яг бүр coconut нь яг амд ороод бүр хайлаад урсаад байна. За та энийг амсмаар байна. Хатаа л гэж бодож байгаа шиг тийм идчихээд байгаа. Та энийг амсмаар. Би уусаа Rice Americano-тай хамт тийс класс. Би тэгтээ таарт нэрээ амар дуртай шүү дээ. Гоё. Кофе амар гоё зохицгоо. За энийг амсч үзчихээ. Энийн нэрийг одоо би энд оруулчих юм байна. Нэрийг нь баагалт хийх юм шиг тийм. Хацаар чад гэдэг. За хазаад үү. Зуны халуун яг ийм халуун өдөр ухааргүй. Ингэхдээ штэ хэд ялуун биш заяа. Тэгсэр нэ эсгэлэн биш яг гоё дундын амттай. Ялах би үзье. Энэ за би энэ бүрийг амсаад үзье заяа. Энэ одоо баабал юм шүү. Нөө хагарчлаа. Нэг юм халсан. Бэлтгэн зэндүүр шиг байна. Хагарахаараа бүр амар гоё амттай. Нэр ямар гоё чимчгсэн цайтай юм шүү дээ. Тийм үү? Би нөгөө нэг юм амар сахартай юм уу чаддаггүй байхгүй юу? Энэ гоё. За би энэ оранжтойг амтлаа. Энэ бүр ихтэй амар гоё юусан. Оранж үгүй чацарган юм амар тийм часийсэн амар. Дамсч үзье. Йоо. Яс Энэ Хойлоо нэр. сайн гоё. Яг энэ байна. Энэ бол бүр яг юм цитрусны ээд байхгүй юу? Жин яг юм жимсээрээ тэгээд яг нөгөө эйдний нэг тийм нөгөө sparkling нэг тийм юм байдаг штэ. Тэмтэй бүр яг юм 50-50 зогцсон. Хаш нэг яг дан ганц часран ч юм уу биш юм бэ те. Нөгөө юу? Оо, жинхэнэ нэр. Энэ бүр амар гоё.
Зүрж. Хүний яриас заавалгаа эспресс ийм нэг гатхоо халуун өдрүүд өсдөг янз ууж юмэр маань цангаа үнэхээр талхаар юм. Энэ жимсэн юу? Гоож үрж юм шиг. Эдгээр Яг халуун энэ цитрусны юм амар нэг юм гоё юм. Тохиромжтой ялуун биш тэгсэн ирнэ юм ашуун биш. Надад заяа. Бидний уух юмнууд нь тийм хит сахаргүй амар таалагдчих. Одоо жишээлбэл энийг амсцсан байхгүй төрүүлээд энэ матчатай энд нэг блуберитэй матча заяа. Яг гоё матчаар байна. Тийм матчагаар тэгээд нөгөө ялуун байдэн шүү дээ. Тийм биш заяа. Тэгээд ийм юм бэл. Matcha green tea гэх хоёр дэвчид тустай юм бэл. За би энийг энэ blue A гэх юм болоо одоо юу Дэгийг бас нэрийг гаргачихсан. Тийм. Лемон. Бас sparkling. Яг гоё цангаа талхаар. Энэ ямар гоё тийм би нэг амар гоё нэг юм горхны ус ууж амсан санагдаад байна. Горхны усаа. Дөрүүлээ яг дараалалаараа нэг нэгээр яг амсаар гамнуудаа яг точны ил явчихдаг. За бисээ энийг амссан байгаа. Одоо энийг амсч. Сандраад байна. Ялуун бол биш. Тийм гоё. 10-аас 8. Яг миний амтны хувьд Яг эднэрийн өөрсдийнх нь хийдэг эдний кафе мигноны макароныг амсаж үзээд би өөр нь бол макароны хийдэж чаддаггүй байхгүй. Гэтэ одоо амсъя. Яг юм гоё ялуу юм идмээр байгаа үед бол гоё юм шүү. Тэгэхээр би амсах чанс юм ээ. Яаж ч аим царилэг. Гоё мэн. Амар чимэрх юм. Одоо энэ чихэрлэг амттай хэрнээ нэг тийм нөгөө нялбайсан биш гэх юм үү те. Ийм нэг гоё байгалийн гоё чихэрлэг амт үүдэн шүү дээ. Тийм юм шиг санагдлаа. 10-аас 9. За би эдний энэ багелик тэгэл түнж хараад. Cheese bagel юм. Хамгийн гол сайхан жиг дүрхэл шүү. Дүрхэлтэндээ шүү дээ. Энэ нь Монгол чиз үү? Тийм үү? Маслын бибинээс угаасаа л ингэж идэв. Гоё мэн. Энийг нөө бид түрүүнд идэх чинь баахан халаалгаар зөвшөөрч тавьчих жоохон хатуулгаач. Тэрнээс халаанаар гоё юм. Кофений хажуугаар ийм гоё нөө нэг тийм зөөлөн амттай мэдмээр идэв штэ. Тим тесттэй хүмүүст бол энэ байгалыг энэ чиз нь Монгол чиз гэж. 9.5 би уус ийм амтанд дуртай. Миний ээлж ирлээ. За би түрүүнээс хойш хараал исэн байхгүй юу. Тэгээ бүр энэ нэрийг нь бүр хайгаад олж аваад. За тэр макадамia nut tart. Энэ вэ? Энэ хардаа. Энэ үс ганцаар. Бүр яг царайш хамттай байна. За зэний. Тэгээ нөө самарлуудны энэ том томууд нь штэ. Бүр яг юм гоё. Өстой гоё. За энийг үгээр илэрхийлэх юм бацаа. Дээд урууландаа хүргэнгүү. Дэрэгдэх хөнлөө өгөнгүү. Өгч юм шиг. Ийм гоё тарт. Эдний тартууд гэхдээ бүр яалчгүй л. Яг ийм одоо брэндээ барьсан тарт гэдэг юм хэлж чинь. Ерөөсөө Улаанбаатар хотод ганцхан энд л байгаа. Ганцхан энд байгаа. Мигнонд л байгаа. Тартандаа 10-аас 11. Оо, Энэ юу яа гэв. гэхдээ ийм муухай нэг гашуун амттай биш. Ёо, шүс гожод ээ. Орлоо шүү. Энэ нэр хоёр тал. эдний бүтээгдэхүүн бүр яагаад ийм гоё нэг тийм ориг амтнуудтай юм бэ? Би ч өгөөний ийм шоколадтай юм нэг сайн биш шүү дээ. Зарим юм. Тийм. Зүгээр энийг баг нэг амьсгаар уусан ч болно. Бицгүй юм зү та. Йоо, тэр шүсээ залгийч юм. Ямар гоо сүн зарим шиг тий. Тийм байна. Оройч яг гоё л даа үгүй. Тийм байгаас Ялуун биш юм гоё. Би түрүүнээс хойш нөө идмэр исэн маа. Энд харц заяа. Нөө фиг гэхэр чин ямар болоод тийм хаана фиг гэд нөгөө жимс идэв штэ. Би таадаг харуулах өдөр жимс юм. Энэ аль жимс юм?
Энийг тийм салаад малаад нөгөө юм хийдэж штэ. Тийш үү биш үү? Би тэгтээ ийм жимстэй, ийм таартай хийдэж үзээгүй. Амар. Ой. Шал төсөөлөөгүй амтай. За тэр хооронд би бас яг энийг идчихий. Яагаад хүлээж сууж явах хэрэгтэй гэж. Тэ энэ олон тарт бидний хүлээж штэ өнөөдөр тэгж яах газ идэ гэж бодож. Энд ихтэй магаар царайлаа. За амслаа шүү. Энд дээд л Чимэм кафтац юм. за энэ нятман бол биш юм. Яг юм гоё. Нөгөө илүү нөгөө юу юм бэ? Хуурайд юм байна. Нөгөө бусдыгаа бод зарим эдний нөгөө гоё яг юм таартнууд аягүй юм гоё чиглэг нэг гоё идэв штеп. Тийм байдаг. Энэ болохоор арай нэг өөр төрлийн илүү юм хуурай тарт юм. Гэтэ амт нь бол амар цэвэрхэн. Аягүй гоё амттай юм. Гэхдээ монголчууд ер нь таартны талаар нэг мэдлэг бол байхгүй тий. Угаасаа нэг тартыг ерөнхий яг тартаар л их хвчлэн мэддэг тий. 18 төрлийн тарт хэрэгсгүй юм тий. Би бол тартанд амар дуртай. Би cake person биш, tart person. Зөөлөө хөрсөр болохоор аим гоё юм. За өөр амсах зөндөө байна. Би ингээд сая бодоод сууж байсан байхгүй юу? Ер нь ингээд бид нар нөгөө баяр элдв, баярын остоод эсвэл хин нэгэндээ ингээд нэг амттай зүйл бэлгэлэхээр бол таартан дээр бол амар ингээд пэлддэг шүү дээ. Та нарт хэлжсэн үү? Би нөгөө хүүхдийн төсвөдрийг хийхдээ нэг хүнд амар итгээд ингээд таарт хэлсэн чинь тэрнээс хойш би баг ингээд энэ тэндээс таарт авах юм травмат болсон заяа. Тэгээ би энийг хүмүүст ингээд гой зөвлөх юм бол энийг одоо үнэхээр чин сэтгэлээ гаргаж хийж байгаа баяр те эсвэл хайртай дотны хүндээ ингээд өгч байгаа бол эдний таартнаас бас аваад гой тэр өдрөө илүү гой амттай болгоорой. Cupcake-ний оронд аваад тавьчих гоё юм байна тий. Ер нь бол илүү амт сонирхолтой амттай. Илүү бас царайлаг. Миний төсөвдөр дээр бүр таартан дээр бэлдсэн заа юу. Энэ амар олон төрлийн самартай юм байна. Энэ тарт заяа. Нэр нь юу гэж бодож байна? Чи харах юм бол хинч тааш чи. Хинч хэлсэн. Ямар юм монс ямар юм. Mont Blanc. Mont Blanc гэдэг үйл гэдэг шүү дээ. Тим нэртэй тарсан. Алаамсаа. Манайд чи одоо идэх уулан би гэдэг юм шиг. Яа. Нэрэн гэсэн нэг уусан дээр ганцхан хатун кофе шамж байгаа. Юм идэж байгаа ярьж байгаа дуусах. Энэ гэхдээ нөгөө бүх хүний хамтлаг мэдрэмжийн зориулсан төрөл бүрийн тарт болохоор гоё юм байна. Ачаас то цөөн бөгөөд Төсөөлөг амт вэ? ари үзээ да. Эдний таартуудын гоё юм амар нэг юм чиглэг тий. Би боддгийм. Хүнд хоёр ам заяахгүй яваа. Нэг нь идж яхад нэг нь ярьж юмар байна. Ингээд зүгээр суугаад явахгүй газ замлаад. Юу? Нөгөө юу шиг одоо тэгээ хідүүлээ тий нэг нэг үл олсон. Энэ тартыг ингэ ч юм уу нөгөө хийгээд тэгээд доторхын зүсч аваад дотор нь ахаад юм хийсэн юм тий. Дундх нь юм крем шиг юм байгаад байгаа юм шиг. Тартны энэ аяг нь яг л технологийн дагуу шүү. Угаасаа солонгосоос авчирд юм билий. За ингээд бид нарт үнэхээр сайхан амттай өдрийг бэлгэлсэн Мигнондо баярлалаа. Үнэхээр сайхан амттай 18 төрлийн тартыг идлээ. Үнэхээр сайхан амттай чихэр бахтай уух зүйлсийг уулаа. Яна бүгднийг уух зүйлс хэн зөв. Ялчгүй бид нар Улаанбаатар хотод байрладаг хамгийн амттай тартны газар ирсэн байна. Ер нь Улаанбаатар хот биш. Ер нь Монгол улсад байгаа хамгийн амттай тартны газарт ирсэн үнэн боллоо. За тэгээд юу кафе Мигно маань болохоор ганцхан салбартай юм билий. Та хэд бас гоё зуны гоё халуун өдрүүдэд те болцмоор байгаа үнтэйгээ найзуудтайгаа гэр бүлээрээ те. За ганцаараа хамаагүй ч тийм үстэй хурж ирээд яг гоё энэ таартнуудаас нь гоё амтлаараа эдний уух зүйлс нь бас айгуу гоё амттай юм байна. Бид хэд бас сая зөндөөл орноо өглөө үнэхээр амттай байсан болохоор ингэж хэлж байгаа шүү. Хүмүүс хинтээ ирэхэд чамаар заглах юм уу? За бас хүүхдүүдтэйгээ ирвэл бас тийм нэг юм аюулгүй гоё тийм цэвэрхэн гоё санагдлаа. Яг уух юмнууд нь тийм чихэрлэг биш, энэ кейкийн юмнууд нь тийм гоё
бас амар нялуун тийм юу биш. Айгуу гоё ирүүл айгуу гоё санагдлаа. Хүүхдүүдтэйгээ ирүүл. Жоохнууд маань ингээл кофе шоп орё гэж амар дуртай байдаг шүү дээ. Тэг яг дагуулад ирүүл. За тэгээ манай амттай өдөр 4 дугаар маань нэг иймэрхүү боллоо. За тэгээд дараа нь бас ямар хоол идүүлмээр энэ эсвэл бас ямар гоё газар очиж бид нараар гоё тест хэлмээр юмс комент хэсэгт бичээрэй. Манай сургууль тэгээд subscribe хийгээрэй. Одоо бид нэр үлдэгдлийн угаасаа нэг ажил руугаа авч явна. Тэнд чинь бас өөр хүмүүс байгаа ингэ шүлсэн гож авч байгаа. За тэгээ гоё камергүй нэг сайхан Балбаа идэх. камергүй жоохон балбаа. Тэр өөр ингэж үжигч шиг дээ нөх хоолны бичлэг хийжсэн аа. Одоо нэг камераар унтраад өмгөхийд яасан хэцүү ингэдэг шээ. За тэгээ дараагийн бичлэгээр уулзъя. Баяртай. За тэгээ амттай өдөр 4 маань Home Plaza-гийн яг замынхын баруун талд байх форум центрийн нэг давхарт байрлах Cafe Mignon кофе шопоос хүрлээ. Та тэгээ бас Улаанбаатарын хамгийн гоё амттай бас хамгийн олон төрлийн тартыг амтлахыг хүсвэл гоё ийшээ зариад ирээрээ мэдээж уух зөндөө олон гоё зүйлс байгаа. Ер нь бол яг Сөүлд идэх боломжтой юм а бид нар энд идэх нэ. За тэгээд дараагийн амттай өдрөөр уулзлаа. Баяртай.